Ерөөл дүүрэн үү? Өрн дулаан цаг болсон чи тийшээ тарж бутарцгаагаад байна уу юу? Одоо гадаа яваал. Өнгөрсөн 7 хоног бид нар барилгынхаа зөндөө юм амжууллаа. Авах ёстой 16 байгууллагын тийм ээ онцгой, татвар, цагдаа, газар хот байгуулалтын алба, газрын алба, аймгийн захиргааны бүх гарын үсэг авч дууссан. 16 гарын үсэг авч дуусаад хамгийн сүүлд газар хот байгуулалтын газар болон газрын албанаас чуулганы маань барилгыг улсын комиссоос хүлээж авах шийдвэр гаргаад комиссын акт авсан байна. Энэ бол үнэхээр талархмаар зүйл тийм ээ. Энэ маш хүнд хэцүү юмны ард гарцгаасан комиссын акт аваад эх 7 хоногоос бид нэр үйл хөдлөх болон аймгийн архив гэж байдаг. Аймгийн архивд бүх бичиг баримт 2 хайрцаг дүүрэн бичиг баримт бүрдүүлсэн шүү дээ тийм үү. Бүгдийн сканерд нь CD-н дээр хуулна зөндөө ажил болно. Тэр ажлаа амжуулаад тэгээд ер нь бол чуулган маань энэ барилга маань улсын хэмжээнд улсын комисс хүлээж авсан, хүлээн зөвшөөрөгдсөн барилга болох юм. Өнгөрсөн 7 хоног энийг хийх гэж зөндөө гадуур явсан. Ядаж энэ хүний машин намайг суухаар явахгүй. Албаар намайг суухаар явуулдаг юм уу? Өөрөө албаарт хийдэг юм. Хоёулаа бирж урдуур явлаа, хаауур явлаа, өөдөөмөөдөө явахгүй. Тэгэхээр би сүүлд би сэжүр авсан байхгүй. Аль бууж би бариад хийгээд хөөж буулгаад би барьсан чи зүгээр такад явчихчих машин. Албаар намайг суухаар машинаа явуулахгүй байна уу? Машин явахгүй байна. Ямар ч байсан хоёулаа инээлдэж ханиаж явсаар байгаад ямар ч боломжгүй юм шиг тийм ээ. За энэ ч өстө бүтэхгүй юм байна да. Энэ ерөөсө болдгүй юм байна да гэж бодсон даваагаа бид нэр давлаа. Би юуг онцолж маш их ойлгож байна гэхээр нэгдүгээрт бид нар хууль ёсны дагуу хөөцөлдсөн учраас бүтхээргүй хүнд өст хэцүү байл. Мэдээж би төрийн байгууллагуудыг муулахгүй. Гэхдээ үнэхээр хууль ёсны дагуу яг хийх ёстой юм хийгээд хөөцөлдөнө гэдэг бол яг зүгээр энгийн бидний амар аргаар бэлгэсэл, наан цаана гэдэг амар танил тал гэдэг амар аргаар хөөцөлдснөөс яг 5 дахин илүү хэцүү бөгөөд урт хугацаа шаарддаг. Чуулган учраас олон хүнтэй мэдээж нүүр тулсан тийм ээ. Би пастор хүн учраас хэл хавхал өгж болохгүй, чадахгүй. Найз нь ийм боломжгүй. Харин энгийнээр би 10 сая төгрөгөнд хийчих байсан цахилгаан сангийн ажлыг хийх сангийн ажлыг энгийнээр бол нэг 2-3 сая төгрөгөнд багтааж болдог бас ийм Монголын одоо нөхцөл байдал байна. Энийг нэг нуугаад авах шаардлагагүй гэж бодож байна. Гэхдээ бид нар өгсөн бүх үүрэг даалгаврыг ямар ч одоо хулхны арга хэрэглэхгүйгээр ямар нэгэн амарчилсан, түргэвчилсэн арга хэрэглэхгүйгээр яг яс хийсэн байна. Энэ нь олон хүнд бас сайн мэдээ болж өгснэг Лана пастор бид хоёр анзаарч байлаа. Яагаад тэгэхээр танаа Есүс их ямар яс байна гэж хэд хэдэн хүн хийсэн албаны дарганараас, хэлтсийн дарганараас яг ингэж хийцсэн юм уу гэд яг хийцэн гэд угаалгасан зургаа үзүүлээ. Зарим нь өөрийн биеэр ирж шалгасан манай нэрэлтээ өдөр ирээд яг яалтчгүй шаардсан бүх шаардлагыг хийсэн учраас эзний биелэр бид нар энэ боломжгүй юм шиг хүнд хэцүү давлаа. Мэдээж манай чуулганы зүгээс, миний зүгээс, тэргүүн пастрын зүгээс дутуу зүйл байлаа. Хуулаа мэдэхгүй учраас гүйцэлд өмнө нь урдчилж хийх ёстой бичиг баримтыг бүрдүүлээгүй тохиолдол байна. Бүглэх ёстой актуудыг бүрдүүлээгүй байна. Бас мэдэхгүйгээс болоод та нар боддоо барилга захиалагч гэдэг чинь мөнгө өгөөд байшин бариад өгөөч гэж байгаа хүн тийм үү? Барилга захиалагч нэм ханд манай ихнэр тийм ээ. Тэгснэ гүйцэтгэгч хэр чинь байшингийн мөнгөний аваад байшин барьж өгөх хүн биз дээ. Нэм ханд. Тэгснэ хяналт хийсэн автор инженер гэсэн дахиад нэм ханд. Хүмүүс нь гайхаад энэ одоо чи барилгын талын юм өгсөн. Янгоо үгүй. Тэгээ өөрсдөө ойлгосон. Та нар яг мэдэхгүйгээс би ч байсан тэр архивын хэлтсийн дараа бол өөрөө би ч байсан юм андаа чиний оронд яг ингэ мэдэхгүй зурчдаг юм аа. Та нар мэрэгжлийн хүнтэй эхнээс нь дахиад хийгээд нөгөө 2 хайрцаг бичиг баримтыг бүгдийг дахиад эхнээс нь хийсэн. Нийт 4 хайрцаг гэсэн үг шүү дээ тийм үү. Гэхдээ эзний хивээлээр энэ бүхэн ард гарлаа. Бас 2 дахь зүйл тодтогож хэлэх зүйл нь хин ч энийг би хийчлээ.
надаас өөр чадах хүн байсангүй эсвэл би тулдаал болголоо гэж хэлж бардамнаж сайрхах боломжгүйгээр эзэн хийж өгсөнийг та нар мэдээ. Манай онлайныхан өргөсөн танихгүй тийм ээ 60 гаруй улсын 400 гаруй оюутан тийм ээ онлайнд зүгээр л бидний энэ онлайн номлолыг сонсдог, онлайнаар Библи хамт судалдаг оюутнуудаас 50000, 100000, 50000, 100000, 5 сая гэх мэтчлэн өргөсөн чуулганы төлөө олон хүний хүч хөдөлмөр золиос шаардсан. Тиймээс энэ бүхнийг сүүлд нь газрын албанаас актаа аваад миний толгонд юу орж ирсэн вэ? Бурхан ингэж ажилт юм байна. Дараа нь хэн нэгэн өөрөөрөө сайрхах вэ? Би хийчлээ, би чадчихлаа гэж хэн нэг нь ямка ч юм уу, ланаа ч юм уу энэ пасторудаас онгорох вэ? Бардамнан сайрхах вэ гэдэг үднэс тэгж хэлэх ямар ч боломжгүйгээр энэ зөвхөн миний ажил байсан юм шүү. Ямар ч маргаан, ямар ч энэнд оролцох боломжгүй шүү. Ашиглагдсан төдий шүү гэж хэлэхдээ эзэн өөрийн ажлыг хийсэн нь үнэхээр амар тайвантай, баяр хөөртэй, бас илүү их дарууслыг дагуулсан ийм гайхамшигтай хүнд хэцүү мөртлөөрөө гайхамшигтай 7 хоног байлаа. За бид нар тооллого номоо үзээд явж байгаа. Сүүлийн эсвүүдээр ингээд янз бүрийн дараалал гарч ийн, залхмаар тооллогууд бид нар зөндөө үзэж явсан. Хэрвээ бид нар 2-3-7 хоногийн дараа гэхэд тооллого ном дуусах бөгөөд 2021 оны 9 сараас эхлээд 2025 он хүртэл бид нар эхлэл, гитлэл тооллого номыг нэг ишлэл алгасахгүйгээр, нэг хам сэдв алгасахгүйгээр, нэг удаа залхуурж алгасахгүйгээр цувралаар үзсээр байгаад нэгсэндээ Тора ном дуусч байгаа. Өөрөөр хэлбэл эхлэл, гитлэл, лев, тооллого, дэд хууль. Лев, дэд хууль хоёр хуулийн ном маань тооллого ном, гитлэл номдоо зүүчлэгдэж ороод ингээ бид нар анх удаага чуулгандаа 2 жил гаруй турш хичээснийг Тора номыг дуусч. Өнөөдөр бидний үзэх бүлэг бол тооллого номны 33 дугаар бүлэг. Адармаатай бүлэг, уйтгартай бүлэг, жоохон ядаргаатай бүлэг, ойлгогддоггүй бүлэг. Гэхдээ 40 юм уу 50 удаа уншаад нэг өдөр амраад дахиад 40 юм уу 50 удаа уншаад ингээд нэг 80-аас 100 удаа уншаад ирэхээр ойлгогдож эхэлдэг. Ямар үед ойлгогдох вэ гэвэл эхлэл, гитлэл, тооллого номыг 32 дугаар бүлэг хүртэл бүрэн үзэж дууссан хүн 33 дугаар бүлгийг уншвал ойлгож эвээгдэнэ. Сүнсний ивэл аав. Өмнөх зүйлүүдийг үзээгүй хараагүй хүмүүс бол 33 дугаар бүлэг ойлгохдохгүй. Хүсээд ч ойлгох боломжгүй. Яг тэгвэл 33 дугаар бүлэг дээр юу гардаг вэ гэвэл Израильчуудын явсан бүх газрын нэрс гардаг. Манай ахлагч нар нэг ар хангаа мангаагаар явлуу яалаа нэг үертэй уралдан барина. Тэгэхээр тэмдэглэсэн хүн байна уу? За өр хангаа орлоо, цутгалан орлоо, халуун шин орлоо гэж байхгүй тийм үү? Мөсө ингэ тэмдэглэсэн байхгүй юу? 40 жилийн турш ямар газраар явсан бүх газрын нэрсийг бичсэн. Энийг бичих ямар шаардлага байсан бол тийм ээ 33 дугаар бүлгийг би найдвартай хэлье. 10 Христ итгэгч хүнээс бараг 7-8 нь уншихгүй скип хийгээд өнгөрдөг. Яагаад гэвэл энэ тэр аяараа Мөсег бичсэн маршрут л байдаг. Эндээс яаж бид нар сүнслэг ивэл авах вэ? Яагаад ариун сүнсний онгодоор Мөсе энэ хөлгөн судрыг, энэ ариун номыг бичихэд яагаад ариун сүнс энэ нэрсийг бичихийг хэлэх болов. Эндээс өнөөдрийн ямка юу ухаарж ойлгох ёстой болоод энэ нэрс бичигдэх болов гэдгийг бид нар өнөөдөр хамт үзэх болно. Товчхон бөгөөд тодорхой ойлгомжтой. За би тав хүнд эхнээс нь уншиж өгье 33 дугаар бүлгийн 1-2-оос эхлэе. Мөсе Аарон нарын удирдлага дор дайчдынхаа бүлэглэлүүдээр Египт нутгаас гарсан Израилийн хүүгүүдийн аян зам энэ юм. Эзний тушаалаар тэдний аян замын дагуу Мөсе тэднийг нүүж буусан газруудыг тэмдэглэсэн бөгөөд тэдний нүүж буусан газруудын дагуух аян зам нь энэ юм аа. За 33 дугаар бүлгийн оршил хэсэг эхэлж байгаа. Эндээс бид нар хоёр зүйлийг мэдээж Библийн хичээл биш учраас хоёр зүйлийг анхаарах нь юу вэ гэвэл дайчдынхаа Мөсе Аарон нарын удирдлага дор дайчдынхаа бүлэглэлүүдээр гэж байна. Тэгэхээр эдний сүлийн аялал ямар сэтгэл зүйтэй эхэлснийг Мөсе энд биднэрт мессеж болгож үлдээж байгаа. Ямар сэтгэл зүй вэ гэвэл дайчдынхаа бүлэглэл. Өөрөөр хэлбэл дайчид гэдэг чинь дайнд явж байна гэсэн. Дайнд явж байгаа хүн бид нар ар хангаагаар гэр бүлэрээ зугаалж байгаа юм шиг сэтгэл зүйтэй явах уу? Ямар сэтгэл зүйтэй эднэр гарсан тухайг Мөсе маш тодорхой хэлж өгч байгаа байхгүй. Дайчдын бүлэглэл гэдэг нь айран бүлэг болж хуваагдсан.
Дайнд явж байгаа хүмүүс сул дороогоо дундаа хийгээд хизээ хаанаас ямар дайсан, ямар гай дотгор гарах бол гэд нэг гартаа илдээ бариад нөгөө гартаа дайнд тулаанд ороход бэлэн сэтгэл зүйтэйгээр энэ аялал эхэлсэн гэсэн. Түүнээс биш зүгээр л фараон яв гэд за фараон яв гэж юм чи бүгдээрээ сайхан яваад тэр улаан тэнгисийн хаяанд очиж зогсож ямар нэг аргаар бурхан гатлуулах байлгүй гээгүү яасан гинэ үү? Дайны сэтгэл зүйтэй явж байгаа гэсэн. Дайнд хүн яадаг вэ? Тэд нар Египтчүүдийн нүдний урдуур зоригтойгоор гарлаа гэж хэлж байгаа. Зориг хаанаас үүсэн бий болдгийг. Тэнэг мангар айхайдсгүй хүнээс зориг гардаггүй. Мунхаг хүнээс гардаггүй. Зориг хизээ бий болдог вэ гэвэл айц төгшөлтөө үед зориг хэмээх зүйл бий болдог. Энэ бол Бурхны хувийн харилцаа. Тэгэхээр эдгээр айц төгшөлтөө яарч сандарсан гэсэн. Тэд нар энэ манай эртний өмнөх 1446 оны 1 сарын 15-ны өдөр буюу 14-нд алгасл баяраа тэмдэглээд 14-ний шөнө тэмдэглээд 15-ны өглөө гарч байгаа гэсэн. 1946 оны 1 сарын 15 цээжлэхэд амар байгаас энэ өглөө гарсан гэсэн. Яг алгасл баярын маргааш. Харин Бурхан яаж гараарай гэсэн гэвэл зогсоогоор байд. Яарч та нар гуриланд хөрөнгө хийгээд хөөхийг хүлээгээд амтлагч хийгээд сайхан вааранд шараад хөөлгөөд талах болгоод идгээгүй та нар эсгээгүй талах ид. Шууд гамбир шиг гурилыг хайраад идэхдээ бүгд гадуур хувцас өмсөд ачаа бараагаа үүрээд бүсээ чангалаад босож зогсоод яаралтай идэд гарах ёстой гэдгийг Бурхан зааж байна. Хожимын өдөр хүүхдүүд чинь алгасл баярыг тэмдэглэх болгоно гэр орондоо тайван амар байж ээж аав ээж өвөө эмээ босоод гадуур хувцас өмсөд ачаа бараагаа бэлдээд яаралтай гамбир шиг гурил зүгээр гал дээр хайраад эсгээгүй талах идэх үед тэд нар асуух болно гэж байна. Яагаад бид нар энэ талхыг идээд, яагаад энэ хурганы эцсийг шарж идээд, яагаад энэ тотхон дээр энэ цуснуудыг түрхээд, яагаад яаралтай ийм давчуу, ийм төгшүүртэй идэж байгаа юм бэ гэж хүүхдүүд чинь асуух үед та нар Египт нутгаас та нарыг боолчлолын амьдралаас 400 жилийн боолчлолоос чөлөөлөхийн тулд Бурхан эзэн тань юу хийснийг хүүхдүүддээ өвлүүлэн ярьж өгч ойлгуулж өгөх ёстой маа гэдгийг эзэн зааж өгнө. Тиймээс тэд нар дайчдын сэтгэл зүйтэй, айц төгшөөртэй, яарч сандран гарсныг Мөсө хэлэхдээ дайчдын зүгээр л Израильчууд, еврейчүүд Египтэд боол байсан манай ард түмнээ дагуулад 12 гарлаа гээгүй дайчдын бүлэглэлүүдээр дайчдын хамт гэж сэтгэл зүйг нь биднэрт ойлгуулж хэлж байгаа. 33 дугаар бүлэг бол ийм чухал зүйлээр хэлж байгаа. Тэд нар зүгээр л үүлэн баг нь галан баг нь хараад зүгээр маннаа идээд дорны салхи хуйлраад улаан тэнгисийг хуваагаад дорны салхи дахин салхилахуд бүдэн шувуу ирээд өглөө болгон маннаа идээд амар тайван аялсан аялал биш байсан юм шүү гэдгийг энэ аяллыг эхнээс нь дуус хүртэл үхэх хүртлээр удирдсан Мөсө дүгнэн хэлэхдээ энэ бол дайны түгшүүрийн сэтгэл зүйтэй аялал байсан юм шүү. Амар биш аялал байсан юм шүү. Хизээд хаанаас ямар риск, ямар аюул тохиолдохыг үл мэдэх тийм аюултай аялал байсан юм шүү гэдгийг Мөсө биднэрт тодорхойлон хэлж өгч байгаа. Мөн 2 дугаар зүйл дээр тэд нар эзний тушаасан ёсоор эзний замын дагуу, аян замын дагуу Мөсө тэдний нүүж буусан газруудыг тэмдэглэсэн бөгөөд тэдний нүүж буусан газруудын дагуух аян замны нэм. Нэг ишлэл дээр нэг үг хэд давтагдж байна. Нүүж буусан хоёр давтагдж байгаа. Яагаад энийг давтсан бэ? Та нар Израильчуудад Бурхан гэрээг өгсөн, хуулийг өгсөн, майхан сүмийг өгсөн. Кохатынхан, Аморчууд, Лев овгийнхан юу юунд хүрж болох уу гэдгийг хүртэл зааж өгсөн. Зүгээр л бид нар кемпэд явхад нэг майхна кемп эхлэхэд майхан барихад их гоё байдаг, инээлдэл тийм үү? Бүгдээрээ майхнаа бариад кемп дуусаа явах болоход майхнаа харахаар яадаг вүлээ? Ирчүүд за тэгж байгаа нэг босоод буулгадаа гэд бодоо сууж. Яг үүн шиг эдгээр яасан байх нь? 2 сая хүн майхан байна. Тэгээ майхнаа бариад болчихгүй. Тэр Синай уулан дээр хийсэн олон ёс жаягийн дагуу майхан сүмийг барих ёстой. Хөшигний завсраар хогийн шүрдэж жагаад онцгой хариун газрын хөшиг хальт нэгтгэхэд шүрдэжсэн хүн хальт харсанд бол амиа алдах аюултай. Алт мөнгөнд хүрэх хүмүүс нь тусдаа. Модон ид агуурсанд хүрэх хүмүүс нь тусдаа. Онцгой хариун газар үйлчлэх хүмүүс нь тусдаа. Ариун газар үйлчлэх хүмүүс нь тусдаа. Модон багнуудыг барих хүмүүс нь тусдаа. Тэр байтугай үүрж зөөж явах үүрэгтэй хүмүүс нь хүртэл тусдаа. Түүхтэй энийг нүүж бууж гэж мессеж Мөсө биднэрт хэлж байгаа нь энэ аялал бол тийм амар аялал байгаагүй юм шүү. Мөсө хамгийн сүүлийн тэмдэглэлээ хийж байна. Тэр хамгийн сүүлийн удаа хэлж байна.
Одоо энээс цааш тэр цаашаа явахгүй гэдгийг мэдчихэж байгаа. Аронхийнхаа араас өвгдөөц рүү явна гэдгийг мэдчихэж байгаа. Гэхдээ Нямка чи чамд би сүүлийн удаад нэг юм захиадах юм. Чи энийг нэг бодоод үзчихээрэй гэсэн үднээс Мосе ариун сүнсний онгодоор эдгээрийг бичсэн байна. Тиймээс бид нар энийг хүндэтгэх ёстой, унших ёстой, скип хийж алгасч болохгүй, залхуурж болохгүй. Мосе сүүлийн захиас дээр сүүлийн удаа бидэнд өнөөгийн 21-р зууны бидэнд чухам юу хэлхийг хүссэн болоод энэ олон газрын нэрсийг дуржигдтал нь бичсэн болоо гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Дайн төгшөрийн сэтгэл зүйтэй амар биш аялал байсан. 2 сая хүн, настангууд, нялхнотон хүмүүс, мал, илжиг, үхэр, морь, ямаа, хон энэ бүгдтэй 2 саяла нүүдэлнэ гэсэн. Та нар кемпэд зуны кемп болохоор манай сүмийн хүмүүс баг 2-3 нугларчдаг шүү дээ. 100-аад хүн аваад сэлэнгийн амралтанд очисон тэр кемпийг санаж байна уу? Нэг 2 автобус, 3 автобусын дотор хин орсон, хин гасан, хин нь алдагдчихв, хин нь энэ тэн шээж баажгаад үлдчих бол ямар амар бужигнантай юу амралт амар юм болоо. 2 сая хүн шүү дээ та нар. Тэд нэр бууж нүүж явсан гэдгийг Мосе бидэнд хэлж өгч байна. Би 40 жил цөлөөр явахдаа 40 жил депресс, стрессэнд орохоор хэмжээний дайны түгшүүрийн сэтгэл зүйтэй байсан бөгөөд би 40 жил цөлөөр ард түмнээ удирдахад ийм хүн ачааг үүрч бид нар энэ аяллыг хийсэн юм шиг. Бид нар алдсан үнэн, бид нар алтан туул хийсэн. Бид нар Мериба дээр тэр хадыг цохихгүй байх хадыг цохиж алдсан. Рефидимд дахин хадан тушаах ёстой зүйлийг тушаахгүй алдсан. Бид нар гомдолж гоншгонсон зөндөө алдаа хийсэн. Та нар бараг арайчтай энэ муу Израильчууд гэмээр сул дорой байдлыг гаргасан ч бидний аялал та нарын бодсон шиг байгаагүй юм шиг. Бид нар парта байшин, палантаж орлонд сайхан ийм том өргөнд байгаагүй. Бид нар майхнаас майхан дамжиж, цөлөөс цөл дамжиж аялсан ийм аялал байсан юм шүү гэдэг Мосе бид нарт 33 дугаар бүлэг дээр тодорхойлон хэлж өгч байгаа. Би тавхан цааш нь уншия. 3-аас 3-4-ийг тэд анхны сард буюу анхны сарын 15-нд Рамсесээс аян замдаа гарчээ. Манай эртний өмнөх 1446 оны 1 сарын 15 гэж бид үргэлжсэн тийм үү. Энэ он сар нь бүх дэлхийн теологчид, судлаачид хүлээн зөвшөөрдөг он сар бөгөөд Египтэд байдаг одоо ч өнөөч музейд хадгалагддаг судар бичгүүдэд манай эртний өмнөх 1446 оны 1 сарын 15-нд фараон бурхны тааллаар Израильчууд Египтийг орхисон юм аа гэж тэмдэглэж үлдээсэн байна. Илүү их юм нуршаагүй. Яагаад нуршаагүй гэж Мосег дан Мосес гэж Мосегийн нэр хүртэл байгаа. Яагаад нуршаагүй гэвэл Египтийн хувьд энэ ичхүр байхгүй. 400 жил боолчилж байсан боолуудтайгаа нэг сэлэм зөрүүлэхгүй, нэг хавирахгүй, нэг гар зөрүүлж, нэг тулаан хийхгүйгээр зүгээр л баяртай гэд явуулна гэдэг бол ялагдсанаас ялгаагүй Египтийн хувьд бол фараоны хувьд бол ичхүр. Тиймээс түүх судлаачид нь Египтчүүд энийг бичихдээ Мосес гэдэг нэгэн еврей залуу, Медианы чөлөөс ирсэн еврей залуу фараонтой уулзснаар фараон бурхны зөвшөөрлөөр тааллаар Израильчуудыг явууллаа гэж бичсэн байна. Тэр бурхан гэж байгаа нь фараоныг бурхан гэж хэлээд тэгж хэлсэн юм уу? Үгүй бол үнэхээр Израилийн бурхан бидний эзэн Йохова бурханыг хэлсэн юм уу гэдгийг тааварлаж, онцолж, оншилох боломжгүйгээр түүхэн тэмдэглүүлдэж. Энэ өдөр нь 1446 оны 1 сарын 15 буюу 14-нд болсон алгасал баярын маргааш нь. Тэгэхээр энэ дээр 1-р сарын 15-ны өдөр 15-нд Рамсесаас аян замдараас. Рамсес бол Египтийн төв, хот нь фараоны оршин байдаг газар гэсэн. Алгаслын дараагийн өдөр Израилийн хүүгүүд бүх Египтчүүдийн нүдний өмнөр зоригтойгоор гарчээ. Тэгэхэд Египтчүүд эзний устгасан ууган бүрийг оршуулж байв. Эзэн мөн тэдний бурхтын дээр шүүлт буулгасан билээ. За Египтчүүдийн урдуур яаж гарсан гэнэ үү? Зоригтойгоор гарна гэдэг чинь сэтгэл зүйн ямар байсан байх нь? Айц төгшөөртэй гэсэн. Яагаад айц төгшөөртэй гэвэл үхлийн сүнс тэнд байсан бүх уугнуудыг устгасан бөгөөд фараоны хүүг хүртэл үлдээгээгүй. Өс санах уу? Аюултай аимшигтай байсан ч тэд нар зориг зүрх гарган эзэндээ итгэн Египтээс гарсан тухай Мосе тэмдэглэж байна. Мөн нөгөөдөөр энэ 10 шийтгэлийн тухай олон онол байдаг тийм үү? Энэ 10 шийтгэлийн тухай Мосегийн хардаг үндсгийг Мосе тэмдэглэсэн байна. 4 дээр юу гэж тэмдэглэсэн гэвэл эзэн тэдний бурхтын дээр шүүлт буулгасан бөгөөд тэдний бурхтыг шийтгсэн гэж Мосе харсан байна.
Бид нар бол тэднийг шийтгэж залхааж хагаад ард түмнийг гаргасан гэж үздэг бол Мосегийн харах үндэслэг нь тэдний бурхныг шийтгсэн. Өөрөөр хэлбэл теологчид энийг юу гэж үздэг вэ гэвэл Бурхны өөрийн тараасан анхны сайн мэдээ энэ дэлхий дээр. Тэгвэл та бодож магадгүй пастор юу яриад байна? Ийм аимшигтай 10 шийтгэлийг хараад сайн мэдээ гэж яаж нэрлэж чадж байна? Энэ бол сайн мэдээ. Энэ бол авралын сайн мэдээ бөгөөд Бурхан өөрөө тараасан. Египчүүдийн хувьд 10 шийтгэл онцгой байсан байна. Тэдний сэтгэл зүгээр бид нар бодож үзэх юм бол бидний хувьд бол ойлгохгүй олон зүйл байж болно. Тэд нар юу шүтдэг байсан тухай олон түүхийн олдуурууд байдаг. Бид нар Эхлэл номон дээр энэ дээр бүр зургийг хараад, Бурхтын зургийг хараад бүгдээрээ хамт ярьж ирсэн санаж байна. Тэд нар яасан бэ гэвэл Эхлэл номны 5 дугаар бүлгийн 1-5 дээр ингэж хэлж байгаа. Анх удаа Мосе фараон дээр очиод тийм ээ фараон бидний Бурхан тушааж байна. Израильчуудыг явуулахад фараоны анхны асуулт юу байсан бэ? Анхны үг юу байсан бэ? Чиний Бурхан хэн болоод? Израилийн Бурхан гэж чухам хэн болоод би энэ өөрийн боолчилж байгаа ард түмнийг явуулах ёстой юм бэ гэж асуудаг. Энэ үг Бурханы уур хилэнг болгосон байна. Мөн Израильчууд өөрсдөө ч хэн бэ гэж асуудаг. Мосе би таныг хэн гэж хэлэх юм бэ? Тэд нар Бурхан гэж хэлэхэд хэн гэдэг Бурхан юм бэ гэнэ. Өө олон хиймэн шүтэнтэй учраас төөрөлдсөн 400 жил 4 үеэрээ Египтийн боол байсан хүмүүс ойлгохгүй штэ гэхэд Бурхан би бол би байдаг хэмээх алдартай нэрээр зааж байна. Бурхан өөрийгөө таниулна. Бурханыг бусдад таниулахыг Христ итгэгч нар юу гэж хэлдэг лээ? Сайн мэдээ тарах. Тэгэхээр Бурхан өөрийгөө одоо таниулна. Таниулахдаа Бурхан юу гэж Йохова гэж хүн хэн бэ гэдгийг таниулахдаа Египтчүүдийн зөвхөн шийтгэл төдий биш ертөнцийг үзэх үзэл, тэдний мухар сүсгийн байдал, тэдний бурхад, тэдний шүтэн мөрөглүүдийг шийтгэж оюун санаанд нь шинжлэлт өргөсөн. Ямар шинжлэлт өгсөн бэ гэвэл Египтчүүдийг бид нар үзэхэд өнгөрсөн хичээлүүдээр үзэхэд тэд нар маш олон зүйлийг бараг харсан болгоно шүтдэг тийм. Нарыг хараад хамгийн агуу бурхан бол Тэнгэрийн бурхан, нарны Ра бурхан. Нарны Ра бурханы хүүхэд бол манай хаан фараон. Манай хаан фараоны ууган хүү дараагийн фараон бөгөөд фараон ч бурханы хүү учраас фараон өөрөө бурхан гэж үздэг. Нарны хаан Ра нь ямар байдаг вэ? Үхэр толгойтой, хоёр том ивэртэй дундаа иврийнх нь гол ийм гэрэл цацарж байдаг. Энийг нь Lords of Ring буюу нөгөө Hobbit кинон дээр яадаг вүлээ? Ийм нүд асаад байдаг штеп. Бөгжөө хайгаал байдаг. Энэ тэр Египтийн Ра бурхнаас сэдвэлж авсан байна. Та нар Lords of Ring, Hobbit кинон дээр гарч байгаа нэрсийг одоо сонсно. Тэд нар Библиэс маш олон зүйл хуулбарладаг. Нэрсийг та нар сонсгоо. За Ра бурхан нарыг шүтсэн. Гэтэл бурхан яаж шийдэглээ? Та нар нарыг шүтж гин үү? Фараон чи өөрийгөө бурхан гэж зогсохгүй чи нарны бурхан Рагийн хүү гэж өөрийгөө хэлсэн бол намайг хэн бэ гэж чи асуусан уу? Тэгвэл би чамд хэн гэдгээ харуулъя гэд Египтчүүдийн байгаа газар харанхуй болгоод Израильчүүдийн байгаа газар гэрэлтэй болгож байна. Би заримдаа бурхны шийтгэл иймэрхүү үйлдэлийг харахаар жоохон инээд төрөх гэдэг. Бурхан бас жоохон хошин мэдрэмжтэй юм шүү. Бурханы нарыг бурхан гэж шүтж яхад нь тэр нарыг талд нь хаагаад өөрсдийг харанхуй болгоод талд нь гэрэлтэй болгоод Израильчүүдийг хийхээр Ра бурхан хайцсан мэ гэж асуухгүй юу? Ра бурхан чинь биднийг гэрэлтүүлэх ёстой байтал Израилийн бурхан нүүрнийх нь талыг хаагаад тал нүрийн нээлттэй үлдээчлээ. Тэдний хувьд том шокнд орж. Тэдний хувьд фараонд эргэлзээд төрж байгаа. Фараон бурхан мөн үү? Хэрвээ фараон бурханы хүү бурхан юм бол яагаад нарыг хоёр хуваагаа ичв? Яагаад энэ дэлхий дээр нэг нар мандахад тэр газар бүх газар гэрэлтдэг бол яагаад Израилийн бурхан шийтгсэн чинь тал нь хангахуу тал нь гэрэлтэй болчихв? Энэ чухам ямар бурхан бэ? Энийг бурхан Израильчуудад болон Египтчүүдэд мөн тэнд байсан олон ирмэл хүмүүс, Амнончууд, Аморчууд, Филистчүүд, Арнончууд тэнд байсан олон өөр үндэсний хүмүүст Хитчүүд, Перезчүүдэд хүртэл өөрийгөө ингэж илэрхийлэн таниулсан. Мөн тэд нар мэлхий толгойтой нэг алдартай шүтэнтэй тийм үү? Мэлхийг шүтдэг. Харсан болгоно л шүтдэг. Үхрийг хараад, нарыг хараад бурхан, үхрийг хараад бурхан, мэлхийг хараад бурхан. Тэгээд тэр мэлхий толгойтой бурхан нь яадаг вүлээ? Хүүсэр эмэгтэйчүүд очиод мөргөхөөр хүүхдтэй болдог тухай бид нар зургийн үзэнгээ хангалттай ярьсан тийм. Гэтэл бурхан юу болгосон гэвэл
Тэнгэрээс үү болон мэлхий унгачиж. Нөгөө шүтдэг мэлхийг гудамж талбай даяар бяцраад гиз бөөрөнд суваад сүүлдээ бөөнөрөө эн тэнд очиж үхээд өмхийрээд ялзраад сүүлдээ бүр фараоны ордонд хүртэл мэлхийнүүд үү болноороо үхэж ялзарч бяцарч үнэр орж байгааг фараон хараад Мөсед очиж анхны буултаа хийдэг түүхийг бид нар гэтэл оноос үзсэн. Одоо болио. Яагаад гэвэл тэдний хүүхдтэй болгодог, хүүсэр эмэгтэй хүртэл хүүхдтэй болгодог гэж шүтдэг тэр бурхан нь газраар нэл цогц. Газраар нэл өмхий, ордноор нэл өмхий. Энэ тэнд булан тохой болгонд овоорсон ялзарсан мэлхийг харж байгаа тэр хүмүүсийн сэтгэл зүй, бурхтыг үзэх сэтгэл зүй юу болох вэ? Энэ бурхан чинь яаж вэ? Израилийн бурхан ингэж шийтгэж чадчих шүү дээ. Энэ ямар бурхан бэ? Нарыг хаасан, хоёр хуваасан. Одоо энэ мэлхийнүүдийг энэ бол бурхан тэдний бурхтыг шийтгсэн гэж Мөсегийн харж байгаа үнцэг байна. Мөн хамгийн том эмэгтэй бурхан Нийл мөрний бурхан, тийм ээ? Египтийн хамгийн том бол. Нийл мөрөнд 300 гаруй бурхад байдгийг тэд нар мэднэ. Нийл мөрнөөр дүүрэн бурхад нийл мөрөнд очиж мөрөгдөг, фараоны гүнжнэр очиж усанд ордог, өөрсдөө ариусдаг. Яг Мөсег нийл мөрөнд тавиад фараоны гүнжнэрийг усанд орж явахад нь Мөсе аврагддаггүй. Ингэсэн чинь нэг 80 настай еврей өвгөн Медианы цөлөөс ирсэн нэг өвгөн ирээд таягаар нийл мөрний Йоховагийн нэрээр ганц цогсон чинь нийл мөр юу болоод хуурчдгүй. Тэнчихтэй улаан цус болж байгаа. Улаан цус болоод түүн дотор байсан загас жараахан амтэн бүр үхдэг. Фараоны өглөө болгон гүнжнэр фараонууд очиж усанд орж ариусдаг усыг Медианы цөлөөс ирсэн хинэн мэдэгдэхгүй 80 настай өвгөн Мөсе гэж нэг нөхөр ирээд модон таягаар Йоховагийн нэрээр цогтл тэнд байсан 300 гаруй бурхад тэдний шүтээнүүд юу ч хийж чадахгүй цусан налаа. Тэд рүү уусгүй. Арт түмэн шоконд ордог. Нар мэлхий одоо нөгөө хүчрхэг бурхад нь бүгд юу ч биш болж байгааг тэд нар хардаг. Сүүлдээ цус нь халуунд өтгөрөөд өмхийрдэг, ялзардаг. Үүнээс болж фараон дахин Мөсед худал амлалт өгдөг. Энийг буцаачхаа дүүл явуул. Мөн фараоны зүрхийг бурхан хатууруулдаг. Гэхдээ олон ард түмэн үндэстнүүд тэр аяараа юуг олж мэдсэн гэвэл нийлийн бурхан байдагч бай, Израилийн бурханыг дийлэхгүй. Израилийн бурхан бол шийтгэгч. Бүх бурхтаас агуу гэдгийг баг багаар таньж мэдэж. Бурханыг таньж мэднэ гэдэг чинь юу гэж хэллээ? Сайн мэдээ. Эзэн өөрөө хүн төрлөختөнд өөрийгөө таниулан аврахыг хүсэж байгаа үйлдэл нь энэ. Зүгээр л 10 шийтгэл гэж нэрлэж болохгүй. Бурхан бол хүнлэг, хувийн харилцаатай. Хүн болгонтой тус тусд нь omnipresence учраас хүн болгоныг ойлгож харилцдаг агуу бурхан. Тэр нийл мөрнийг мөн ингэж шийдсэн. Хамгийн сүүлийн шийдвэрлийг бид мэднэ. Хамгийн аимшигтай шийдвэр. Фараон өөрөө бурхан, Ра бурханы хүү бурхан. Тэгвэл фараоны ууган хүү бас дараагийн өв залгамжлах бурхан. Гэтэл юу болдог вүлээ? Египт даяар бүх уугнууд үхээ шүү гэхэд фараон зөрүүдэлдэг, үгүй гэж хэлдэг. Гэтэл маргааш өглөө нь босдол бүх ууган төлүүдээс ахуулаад өрх Египт айл бүрийн уугнууд үхсэн байх бөгөөд фараоны ууган хүртэл үхсэн байна. Бүх ард түмнэрээ гашуудал зарлалаа гэдэг тийм үү? Энийг яасан бэ? Фараон ууган хүүг алдсан бүх ард түмэн мэдсэн байна. Тэгвэл бүх ард түмэн юу гэж бодох вэ? Ра бурхны хүү, бидний шүтэн бурхан фараон өөрийнхөө ууган хүү бурхнаа бас хамгаалж чадаагүй гэж юу? Өчигдөрхөн Мөсе ирээд уугнууд чи үхэн гэхэд фараон үгүй гэд зөрүүдлээд буцаад өнөөдөр Мөсе гэж энэ еврейгэрийн Медианы цөлөөс ирсэн энэ залуугийн энэ наятаа үгнийг хэлж байгаа тэр бурхан бидний бурхны хүүгийн амийг хүртэл таслаа гэж юу? Тэгвэл фараон тийм мундаг бурхан юм бол Израилийн бурхны өмнө хөндлөн зогсоод хүүгийн амьд авч үз чадаагүй гэж юу? Бурхан гэж хэм бэ? Бурхан гэж юу вэ? Амьдралын утга учир гэж юу байгаа гэдгийг үндэстнүүд бодож ирсэн. Тиймээс бид нар олон ишлэл дээр харсан. Зөвхөн Израильчууд, еврейчүүд Египтээс гарсан биш. Яг ишлэл дээр үгээрээ байгаа. Еврейчүүд, Израильчууд Мосег даган Египтээс чөлөөлөгдсөн бөгөөд тэднийг даган олон харь үндэстэн ирмэл хүмүүс даган явлаа гэж. Тэр хүмүүс хэн бэ? Хитчүүд, Пересчүүд, Амнончууд, Филистчүүд, Арнончууд тэд нар юу харсан гэвэл энэ фараоныг бид нар бараадсан чи буруу юм байна. Бурхан, жинхэнэ Израилийн бурхан бол агуу юм байна. Тиймээс Израильчуудыг дагая, Египтийг орхиё. Эднийг дагуул бид нар сайн сайханд хүрэх юм байна. Эднэрийн бурхан жинхэнэ юм байна гэж сайн мэдээг
анхны харин үндэстнүүдэд хүргэсэн хүн бол Илч Паул биш, Петрч биш, Бурхан өөрөө байсан. Энэ агуу улсыг Мөсө хаан хүндэсгэн тэдний бурхтыг мөн шийтгсэн. Бурхан өөрийгөө биднэрт таниулан та бид нарыг аврахыг хүссэн Бурхан. Энэ бол агуу Бурхан. Түүний оюун санаа тайлагдшгүй онцгой мэт. Түүний хийж байгаа үйлс нь тайлбарлагдшгүй агуу байдаг. Нэг жишээ бол Мөсегийн харж байгаа энэ онцг. Тэднийг шийтгэж зогсохгүй тэдний бурхтыг бас шийтгсэн. 5-15-ыг уншия. Би жоохон залхмаар олон нэр уншия шүү. Гэхдээ бүгдээрээ Библийн учраас хүндэтгэлтэйгээр алгасахгүй уншия тийм ээ. Израилийн хөвгүүд Рамсесаас хөдөлж Сукотод буудлав. Тэд Сукотоос хөдөлж цөлийн захад орших Итамд буудлав. Тэд Итамаас хөдөлж Баал-Зефон руу харсан Пи-Хахирот тийш иргэн Мигдолын өмнө буудлав. Тэд Пи-Хахиротын өмнөөс хөдөлж Тэнгисийг гатлан цүл рүү явжээ. Тэд Итамын цүлд 3 хоног аялж яваад Марад буудлав. Тэд Марагаас хөдөлж Илимд ирсэн билээ. Илим усны 12 булаг 70 далдуу мод байсан бөгөөд тэд тэнд буудалсан юм. Тэд Илимээс хөдөлж Улаан тэнгисийн дэргэд буудлав. Тэд Улаан тэнгисээс хөдөлж Синийн цүлд буудлав. Тэд Синийн цүлөөс хөдөлж Довкад буудлав. Тэд Довкагаас хөдөлж Алушт буудлав. Тэд Алушаас хөдөлж Рефидим буудалсан бөгөөд ард болон уух усгүй байсан тэр газар болоо. Тэд Рефидимээс хөдөлж Синайн цүлд буудлав. За. Баахан нэр явчихж байгааз зүгээр л уншиж зүгээр л нэрс байгааз. Гэхдээ та өмнөх хичээлүүд чинь нүдний урдурыг харагдаж байна. Драм орхонд манай нэг найз итгэгч биш л дээ өөрөө. Яг живж өгөх гэжсэн байхгүй юу? Согтуу. Усан цэлж байгаа. Тэгээ бид нар бужигсаар байгаад арайч өгж гаргаж ирээд би ерөн жоохон арзгануур шүү дээ тийм үү. Шоолоод нөгөө найзгаа чи өстө яг өхөнгөө алдаа юу бодогдов чамайг живж яхад гэсэн чинь манай найз чин үннээсээ айцсан. Надад юу гэсэн гээд нямко өстө өнгөрсөн хугацаанд төрсэн цагаас энэ хүртэл амьдрсан амьдрал нүдний урдуураас кино шиг жир гэдэг өнгөрдөг юм байна. Амар юм байна гэж хэлсэн. Энэ хэсгийг уншихаар таны нүдний урдуур тийм өнгөрж байна. Тэд нэр тийм ээ Рамсесаас хөдлөөд тэгээд 4 хоногийн дараа хаан очсон Марад очсон. Мара юугаар алдартай газар вүлээ? Шорвуу усаар алдартай газар. Мөн Мара юугаар сонирхолтой гэвэл та бидний мөн чанарыг илчилж өгдөг газар. Тооллого ном бол яг та биднийг ярьдаг ном. Мара юугаар өөрчлөгдсөн гэвэл 4 хоногийн өмнө. Өөрөөр хэлбэл 4 хоног гэдэг чинь юу юм бэ? Хэдэн цаг юм бэ? 24, 48, 96 цагийн өмнө. 4 хоногийн өмнө тэд нар юу үтсэн бэ гэвэл Улаан тэнгисийн дээр дорны халуун хууль салхи шүнжэнгөө хуйлруулсан. Улаан тэнгисийг хуваасан. Харин араас нь Египтчүүд хүүхдүүдээ оршуулад, уугнуудаа оршуулад алхаар дайраад ирэхэд үүлэн баг нь том галан хөшиг болж тэднийг хамгаасан. Та нар боддоо. Тэр уулан зэвсэгтэй Египтчүүдийн урдуур галан хөшиг бурхан татсан. Тэгээд эргээд хартал дорны салхи Улаан тэнгисийг тэнгис шүү дээ. Манай ерөө гол орхон гол биш, шарын гол биш шүү дээ. Шалбаа биш. Тэнгисийг хуу хамаад онгойлгосон. Хэдэн мянган жил урссан далайн ёрол шууд гүгээд орвол живж өгнө. Тэр чинь балчиг намаг байгаа. Шаврын шууд сорно. Харин бурхан яасан бэ гэвэл шүнжэнгөө хуйлруулсан тэр дорны халуун салхи Улаан тэнгисийг хуваагаад зогсохгүй. Тэр намаг, тэр ёроолд олон жил богширсан намгийг хуухаар асфальтын зам шиг болгосон гэж хэлж байгаа. Тэдний шааханд тусалж ус хүрэхгүй хуурай газраар Улаан тэнгисийг гаталсан. 4 хоногийн дараа мартчихж байгаа. 4 хоногийн дараа шорвуу ус хараад борилж байгаа. Анхны гомдолж гоншилсан газар бол Мара. Энэ та бид нар баг. Та магадгүй чаавасаа гэж бодож магадгүй. Та энгийнээр хийгээд үзье. Та нэг хүнд гуйхтан тусал. Дахиад гуйхтан, дахиад тусал 20,000, 10,000 боломжоор мөнгө өгөөлэй. Яг тоолоод яг 9 удаа та тусал. 10 дахь дээр нь гуйхтан заавчлаарай энэ удаа өстой боломжгүй байна гэж хэл. Тэр хүн юуг санана гэж 10 дахьыг сана. Өмнө нь тусалсан 9-ийг чинь тоохгүй. 10 дахь удаад нь туслаагүйгийн чинь төлөө таныг муулна, гоочлно, таныг хамгийн муугаар бусдад ярьж байгаа. Энэ бол хүний зан чанар. Энийг Мара харуулсан байхгүй. Бидний амьдрал бурхан олон ивэл өгсөн. Эрүүл сарвал хүүхэд, үцэлэн цаахан гэр бүл
Тэгэж хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдрал, унаа, тэрэг, орон, байр, толгой уралдах газар, хамаатан, садан, ээж аав, аригчин ч гэсэн нөхөр, итгэгч биш ч гэсэн үр хүүхдүүдийг Бурхан өгсөн. Үүний төлөө бид нэг их талархаж гавдаггүй. Гэхдээ Бурхан ганц залбирал минь хариугуулаагүй төлөө, ганц амьдралд зовлон тохиолдсны төлөө бид хичнээн их гомдолж гоншгондог үлээ. Энийг бид бодох хэрэгтэй. Энэ бидний үндсэн мэс чанарыг Мара харуулсан. Юу гэвэл тийм амар гайхамшигыг харчаад 4 хоногийн дараа шүү дээ. Тэр чинь зүгээр гайхамшиг биш шүү дээ. Байгаль дэлхийн гайхамшиг, улаан тэнгисийг хуваасан галан хөшиг татхад 4 хоногийн дараа энэ ус чинь давстай байна гэж уурлаж байгаа Израильчууд. Тэндээс 2 цаг гомдолж гоншгохгүй алгацсан бол 12 булагтай 70 налдуу модтой элийн хүлээж ирсэн. Энэ түүхээр Библи биднээс зааж өгч, зовлон донд төвчээртэй байхыг зааж өгч, Бурханд гомдолж гоншгохоос өмнө талархаж амьдрахыг зааж өгч байгаа. Байвал таларх, байгаа бүхэндээ таларх. Харин байхгүй бол бүр илүү таларх гэдгийг Бурхан зааж өгч байгаа. Энэ бол Бурханы хүсэл. Гуугаад авал таларх. Харин гуугаад авч чадаагүй бол бүр илүү таларх. Яагаад гэвэл тэр гуйлд чинь хүүхдтэй могоо өгж байгаа эцгийн зан чанар мэт таны амьдралд гай болох зүйлийг та бас гуйж иж бол. Аль алинд нь таларх. Хабакук итгэлийг зааж өгч. Энийг Бурхан Мара, Илим хоёроо зааж өгсөн. Энийг ингээд дуржигт л уншаад байвал тохиолдож байгаа газар бүлэг дээр үйл явдлууд болж байгаа. Тэднээс Рефидимд ирсэн, тэнд ард олон уух усгүй болсон тухай дурдж байгаа. Энэ Рефидим гэдэг бол Гитлэл номны 17 дугаар бүлэг дээр бид нар үзсэн тийм үү? 2 үйл явдал болж байгаа. Олон номлогч нар, удирдагч нар энийг нэг болгож андуураад байд. Эхлээд Рефидимд, дараа нь Мерибад. Хоёулан дээр нь Бурхан хаднаас ус гаргасан. Рефидимд бол Мосег таягаараа хадыг цохих гэж хэлсэн. Тэгээ Мосе хадыг цохих үед ус гарсан. Харин тоотлого номон дээр ирээд Мерибад Мосег хадтай ярь гихтэн Мосе цогсноос болоод Аарон Мосе хоёр орж чадаагүй. Энийг холиод нэг үйл явдал болгож яриад байд. 2 удаа тохиолдсон үйл явдал. Нэг нь хаана гинүү? Рефидимд. Энэ бол анхны тохиолдол. Рефидим юугаараа алдартай байд? Рефидим алдартай газар. Рефидимд байгаа тэр ус гарсан хад бол Есүс Христ байсан юм а гэдгийг Илч Паул Еврей Ром номон дээр онцолж хэлсэн. Үйлс номон дээр хэлсэн. Үйлс номны 7 дугаар бүлэг дээр бид нар хамт уншиж судалсан тийм биз? Тэр бол Есүс Христ байсан. Яагаад Рефидимд байсан эзгүй элсэн цүл урсах усыг гаргасан тэр хадыг Есүс Христийн сүүдэр байсан юм а гэж Илч Паул тайлсан. Паулд хоёр изаахт болж байна. Та нар бод. Манай дархан за өсрөөл одоо нэг 130 мянган хүн байгаа. Тийм ээ? 130 мянган хүн л байна. 130 мянган хүний цэвэр усны нөөц багасаад байна. Тийм ээ? Манай дархан ч одоо 5 голын бэлчээр байна шүү дээ. Сайхны хөтөл хүртэл. Орхон, хараа, ерөө яж байгаа дандаа архины нээлттэй болно да. Орхон, хараа, ерөө, шарын гол, хүүтний гол, зөндөө гол байна шүү дээ тийм үү? Сэлэнг мөрөн, зулцгын гол. Тэгэхэд 130 мянган хүний усыг энэ бүдүүн том дарга нар маань дийлэхгүй шүү дээ. Усны нөөц, цэвэр усны нөөц багасаад байна. Одоо энэ дээр арга хэмжээ аваад энэ үйлдвэр том үйлдвэрүүдийг ингээд бүтэн том ус сууг гэдэг байгууллага, хувьцаат компани өчнөө юм байж 130 мянган хүний ус асуудал үүсэж байгаа биз? 21-р зуунд цөлд 2 сая хүн уугаад цангаан тайлхаас гадна тэдний авч явсан хонь, ямаа, илжиг, морь бүх малууд нь хүртэл хамтлаа уусан гэж. Тийм ус хаднаас урсан гэсэн гэж. Тэр юу вэ гэвэл Есүс эзний зөвнөл байсан ба. Эхлээд түүнийг цогх гэсэн. Таягаар цогсон ус гарсан. Бид нар Есүсийг цогсон загалмаа дээр түүнийг хатгахад түүнээс ус цус урсан та бид нар аврагдсан. Харин 2 дахь удаад нь цогх гээгүй яг гэхэд Мөсө цогсноос олж буруутсан. Яагаад 2 дахь удаа Есүсийг цовдлох боломжгүй. Тэр бидний өнгөрсөнд хийсэн, одоо хийж буй, ирээдүйд хийх бүх гим нүглийг төгс уучлалт авчирсан тэргүүн ариун тахилч Бурхны цорын ганц хүү зам үнэн ам мөн бөгөөд түүнийг 2 дахь цогхох нь Мөсөгөөд том алдаа байсан баг. Энэ нь Мерибад байсан. Тэгэхээр Рефидим алдартай байна. Рефидим мөн алдартай. Би юуг энүүгээр танаас ойлгуулж хэлэх гээд байна вэ? Миний хичээл зүтгэл гаргаж хэдэн жил
7, 8, 9 жилийн турш зааж байгаа энэ үгс маань та нарын цээжинд багч гисэн байгаа бол та нар 33 дугаар бүлгийг уншихдаа ойлгох боломжтой гэсэн. Онлайнд байгаа хүмүүс ч ялгаагүй. Энэ дээр олон нэрсэг Мөсө бичсэн ч энэ донд маш олон гүнзгий учир шалтгаануудыг Мөсө өгүүлсэн байна. Рефидимд ирэхэд тэд нар 2 сарын турш 11 газраар аялан яваад одоо Рефидимд ирсэн гэсэн. Өөрөөр хэлбэл Рамасесаас гараад хэдэн сар явсан тухай бичигдсэн байна. Саяны уншсан энэ богинохон нэрс донд хэдийн 2 сар урсан өнгөрсөн гэсэн. 2 сарын турш 11 газраар майхнаа барьж, бууд сууж явсан гэсэн. Ингээд тэд нар Синийн цөлд буюу Синай уулан дээр ирснээрээ тэнд бүтэн 1 жил болдог. Бүтэн 1 жил болохдоо тэд нар юу хийсэн гэвэл 10 хуулийг авсан, Лев номыг авсан, ариун майхан сүмийг барих зааврыг авсан, Мөсө 20 буул руу хэд удаа авирж буусан, алтан тугал хийсэн, эргэж бууж ирсэн, уучлсан, майхан сүмээ барьсан, түүнд үйлчир Кохатчууд бусад овгуудыг Бурхан томилсон. Тэр дундаа Лев 13 дахь овг болон Лев овгийг томилоод 12 овг аймгийг хуваагаад 12 удирдагчийг нэг нэрээр нь томилсон. Тэд нар маш олон зүйлийг энэ 1 жилийн турш хийсэн. Өөрөөр хэлбэл жил 2 сарын турш тэд нар аялал нь одоо Рефидимээс хойш эхэлж байгаа. 16-аас эхэлж байгаа гэсэн. За би 5-нд 16-аас уншъя. Тэд Синай цөлөөс хөдөлж Киброт Хаттавад буудалсан ажгүй. Тэд Киброт Хаттавагаас хөдөлж Хазеротод буудлаа. Тэд Хазеротоос Ритмад буудлаа. Ритма. Одоо аюул тулгар. Ритма гэдгийг энэ дээр ритмагаар нь тэмдэглэсэн ба Мөсө. Гэхдээ энэ бидний сайн мэдих ямар газар вэ? Кадеш Барнеа. Энэ ритма гэдэг нь Кадеш Барнеа хэмээх тэр Канаан газрын хил дагуу жижигхэн Ритма гэдэг нэртэй газар байхгүй. Харин энэ Ритмад юу онцлог вэ гэвэл 12 туршуулыг Канаан руу явуулсан газар шүү дээ. Тийм биз? 12 туршуул эргэж ирээд тэдний зүрхийг мохоосон. 10 нь мохоосон. Зөвхөн Йошуа, Калеб хоёр л бид нар чаднаа гэхэд нөгөө 10 нь тэд Нефилимчүүд байна, Анакчууд байна, сүндэрлэг чулуун хотууд байна, тэд нар төмөртэй юм байна. Бид нар бол тэдний хажууд царцаа шиг. Бид нар царцааны итгэлийн тухай үзсэн. Харин Йошуа, Калеб хоёр юу гэсэн бэ гэвэл тэд нар бидний хоол болох болно, Бурхан өгнө гэж хувцас уран тастан уйлан урайлдаг. Харин ард түмэн хэнийг сонссон гэвэл 10-ыг сонссон. Энэ мөн л та бидний мөн чанарыг харуулж байгаа. Бид нар яван дуртай гэвэл муу мэдээ дуртай. Бид нар юунд дуртай гэвэл юуг сонирхдаг вэ гэвэл муу мэдээ сонирхдаг. Ховж ив сонирхдаг. Бурхны алдрын тухай, чуулганы ирээдүйн тухай, үйлчлэлийн тухай хэсэг бүлэг хүмүүс тойроод ярьж байгааг компьютер харахад үсрээл нэг 30 минут яриад босоод явцгаад бол хэн нэгний хийсэн алдаа, салд сарнсан хүний алдаа, гим нүглийн тухай ярьж байгаа хүмүүс дунд нь 5 халуун сав цай тавьсан ч салдаггүй 6 дахь хөлийг сууж. Энэ бидний гим нүглийн мөн чанарыг харуулж байна. Тэд нар 10-ыг сонгоцсон. Тийм учраас Бурхан тэднийг яг одоо энэ ритма, өөрөөр хэлбэл Кадеш Барнеа хэмээх газар одооноос жил 2 сарын дараа одооноос 40 жилийн турш цөлөөр яваад үхэн үхтлээ цөлөөр аялах шийтгэл. Юу вэ гэвэл эзний алдрыг, түүний сайн сайхныг, түүнд итгэх итгэлийг бус бузар муу, итгэлгүй дуулуургүй байдлыг сонгосон учраас Мөсегийн эсрэг чулуу барин босоод Мөсө Аарон нарыг алаад шинэ өдөрдөгч томилоод Египт рүүгээ өөрөөр хэлбэл боолын амьдрал руугаа эргий гэдэг шийдвэр гаргасан учраас Бурхан тэднийг яг одооноос 40 жил цөлд цөлж байгаа. Та нар наана үхэж үрэгдэд дуустал дахин та нарыг би Канаан газар оруулах. Ингээд Ритман яагаад Кадеш Барнеа гэдэг нэрээрээ бид нар сайн танигдсан бэ гэхлээр энэ 12 туршууд болон дахин Кадеш Барнеад ирээд Моабын хүндэд ирэх хүртэл энэ Ритма гэдэг нэрээрээ биш Кадеш Барнеа гэдэг нэрээрээ байнга Библиэлд бичигдсэн учраас хүмүүс Ритма гэдэг нэрийг нэг сайн мэддэг. Үнэндээ бол Кадеш Барнеа гэсэн. Тэнд 12 туршуулын үйл явдал болсон бөгөөд эндээс одоо яг 18 дугаар зүйлээс 40 жилийн цөллөгийн аян эхэлж байгаа. Дуулуургүй байдлын үрээ тэд нар хурааж байгаа гэсэн. Энээс хойш нь зөндөө нэр байгаа. Энээс хойш нь зөндөө нэрс дунд 3-ны 2-ыг өнөөдөр бид нэр тааж хүндэж чадахгүй.
боломжгүй. Тэгэхдээ над мэтийн жижиг хүмүүс биш. Мундаг том теологч, мундаг пасторууд одоо л маргалдаж байдаг. За энэ Кибор Хатава гэдэг чинь хаана байл? Энд байсан юм байна. Үгүй ээ. Тэд нар чинь Хазеротос дээш байсан. Тэгвэл Ритма Римон Перец гэдэг чинь энд байсан юм байна. Энэ Ливна гэдэг чинь Ливийн нутаг дэвсгэрт байсан. Үгүй ээ энд байсан гэд тэд нар одоо л маргалдаж байгаа. Зүгээр тэр мундаг хүмүүс маргалдчихыг тэднэрт үлдээчих. Биднэрт л ашигтай шүү дээ. Юм олвол. Гэхдээ үнэндээ 3-2 нь эдгээр нэрсээс боломжгүй. Харин бид нар та Байбл гэж гуглддаг шүү дээ. Гуглдээд харах юм бол тэрэн дээр энэ газрын нэрсүүдийг теологч болгон, мундаг пастор болгон өөрсдийнхөө энэ хавцаа байсан байх магадaltaй, энэ хавцаа байх байсан бас магадaltaй гэд Израильчүүдийн 40 жил тойрсон тойргийг зурцсан байдаг байхгүй юу? Тэрийг нь та Old Testament гэдэг юм уу те? Bible гэж бичээд тодорхойлогчийг тавиад Old Testament гэд chapter 33 ч гэдэг юм уу? 33 дугаар бүлэг гэх юм бол амар олон мапууд гарна. Бүгд хоорондоо зөрөөтэй. Яагаад зөрөөтэй гэвэл бүгд өөрсдийнхөө мундаг хүмүүс таамаглаад ингэж явсан юм аа. Үгүй ээ, наа чи биш. Минийхэр бол ингэж явсан юм аа гэтэл Ланаж пастор гарч үгүй ээ. Минийхэр бол ингэж явсан юм аа гэж таамаглалцсан учраас 40 жилийн аяллаа 3-2 нь болох одоо дурддагдж буй энэ олон нэрсийн 3-2 нь өнөө бид нар яг энд байсан гэж тодорхойлох боломжгүй. Мара, Илим, тодорхой Рефидим, Мериба гэх мэт газруудыг нь тодорхойлох боломжтой ч бусд нь бол боломжгүй. Тиймээс 40 жил яг яаж явсныг минь та нар ирж хайж онгоцоор очиж Израильд очиж судалж байгаад олоорой гэж бодож Мөсө бичсэн үү? Үгүй. Мөсө өөр утга агуулгыг биднэрт үлдээхийн тулд бичсэн. Эндээс явсаар байгаа тэд нар би одоо жоохон товчлох чинь та нарт аюу түүхтэй гэж магадгүй тийм ээ. Бахан нэр уншихаар Синан сүлээс хөдлөө Киброт Хатавад буудалсан ажгүй. Тэд Киброт Хатавагаас хөдлөж Хазеротод буудлав. Тэд Хазеротоос хөдлөж Ритмад буудлав. За Ритмаг бид нар ярьсан. Тэд Ритмагаас хөдлөж Римон Перецэд буудлав. Римон Перецээс хөдлөж Ливнад буудалсан ажгүй. Тэд Ливнагаас хөдлөж Рисад буудлав. Тэд Рисагаас хөдлөж Хакелатад буудлав. Тэд Хакелатаас хөдлөж Шифер ууланд буудлав. Тэд Шифер уулаас хөдлөж Харадад буудлав. Тэд Харадаас хөдлөж Маккелотод буудлав. Тэр Маккелотоос хөдлөж Тахатад буудлав. Тэд Тахатаас хөдлөж Терад буудлав. Тэд Терагаас хөдлөж Миткад буудлав. Тэд Миткагаас хөдлөж Хашмон буудлав. Тэд Хашмонагаас хөдлөж Месоротод буудлав. Тэд Месоротоос хөдлөж Бени Яканд буудлав. Тэд Бени Яканаас хөдлөж Хоор Хагид Гададад буудлав. Тэд Хоор Хагид Гададаас хөдлөж Йодбадад буудлав. Тэд Йодбадаас хөдлөж Абронад буудлав. Тэд Абронодоос хөдлөж Изион Гиберт буудлав. Тэд Изион Гиберээс хөдөлж Зиний сүлд буудлав. Энэ нь Кадеш болоо. Таныг нэр гараад ирсэн. Кадеш Барнеа, Кадеш. Сая бид нар баахан нэр уншлаа тийм үү? Би Библийн сургуульд ирэх хичээл орохдоо сахилахгүй оюутнуудаар уншуулж шийтгдэг хэсэг байхгүй юм. Хэлийн угуулгаар гоц. Кадеш Барнеагаас тэд нар сая 18 дээр яасан 40 жил сүллэгдсэн. 12 төгсөлийн 10 тэтгэснээс болоод тийм биз. Тэгж явсаар байгаад одоо эргээд Кадешт ирэх энэ хооронд бидний сая дурчигд л уншсан энэ хооронд 40 жил чинь өнгөрчихөж байгаа. Одоо ойлгож байна. Мөсө маш олон зүйлийг зэвлээд юу гэж хэлсэн гэвэл Нямка, сэргэн мандалчуудаар онлайн номлолт хамт байдаг хүмүүсээ та нар миний түүхийг судалж байгаа бол та нар одоо миний бичсэн энэ үгс та нарт ивэл болох болно. Та нар өнгөрснийг санах болно. Би Марад байдаг шиг Израильчуудтай адилхан хүн. Би Рефидимиг байдаг Мөсө 10-ны алдааг хийх хүн. Миний мөн чанар угаасаа хорт могоо удам. Петр өөрийгөө хорт могоо удам намайг уучлаач гэж хэлсэн үг бол хамгийн үнэн үг. Тиймээс би үргэлж даруусч, үргэлж хинч биш хэн нэгэн байхыг хичээж, үргэлж хөшигний араас даруугаар эзэндээ үйлчлэн, зориулалт гарган, чимээгүй, аниргүй байх үүрэгтэй энгийн нэг Бурхны өмнө байх амьсгал төдий. Үннийг хэлвэл энэ амьсгалыг ч эзэн надад өөрөө өгсөн. Тэр буцааж авах өдөр. Би бол агаар замхан уурших энгийн нэг жижиг орших. Энэ болгоныг саяны нэрс болгоныг уншихдаа хэрвээ та чин сэтгэлээсээ Библийг судалдаг бол ухаар бас Мөсөг өргөд. Тэр 40 жил Кадешт ирсэн. Тэд Кадешаас хөдөлж Эдомын нутгийн захад ирлээ. Эзний тушаалаар тахилж Аарон хоор ууланд гарч Израилийн хөвгүүдийг Египтийн нутгаас гарснаас хойш 40 дэх жилийн 5 дугаар сард тэд нар Кадешаас хөдөлсөн. 40 жил тэнсэн. Тэнд явсаар байгаа 40 жилийн дараа эргээд Кадешт байсан. Би энийг товчхоноор номлол маань урт болох гээд
Та энэ цуглаанд Кадеш гэдэг цуглаанд ирж байна. Хүмүүсийн муухайг харж, пасторт гомдож, ахлагчд гомдож, яагаад чи хүмүүстэй харилцааны доголдол ус ерөөсө болж өгөхгүй гэдээ хаяад явдаг. 40 жил янз бүрийн сүмээр тэнсэн ч та эргээд Кадешт ирдэг. Бурхны хүмүүс тулгарсан харилцааны асуудлаа нүүр тулан шийдвэрлээд, уучлахын уучлаад, алгасхын алгасаад тэр газраа босон зогс гаргаа олох ёстой юм шүү гэдгийг энэ түүх биднэрт сануулж байна. Та нар хараарай. Нэг сүмд асуудалтай байгаад нөгөө сүмд очисон ч тэр асуудал дахиад гарч ирдэг. Нямка энэ найзтайгаа асуудалтай байгаад энэ компаниасаа гараад дахиад өөр компанид орсон ч дахиад тэр асуудал бий болдог. Эцсийн дүндээ нямка бодоод дахиад бодтол. Миний цаан ааш, миний хурц үг, миний алиа марцсан хэрэгтэй хэрэггүй үгс, миний ховлоггүй байдал, миний бардам зан хийрхэл асуудал байсан байна. Иймээс тэд нар Кадешаас хөдлөө 40 жил явсан ч Бурхан буцаад Кадешт авчирч байгаа. Яагаад Бурхан авчирч байгаа гэж тэдний чинь үүлэн баган галан баган дагуулад байгаа шүү дээ. 40 жил явуулаад ирэх ёстой, байх ёстой байсан газараа тэд нар дахин ирж байгаа. 2 сая хүн энд нэрлэгдсэн газруудыг дараа нь та нар завандаа тоолж үзээрэй. 42 ширхэг газар нэрлэгдэж байгаа. Гэхдээ энэ 42-оос аялал тооцогдохгүй хоёр нь хасагдана. Нэг нь юу вэ гэвэл Рамсесаас тэд нар хөдөлсөн. Тэгвэл Рамсес тэд нар аялаагүй шүү дээ. Боол байсан. Рамсесаас хөдөлсөн юм чи Рамсесийг аялсан газрын маршрутын тоонд оруулах уу? Оруулахгүй шүү дээ. Угаасаа тэндээс хөдөлсөн юм чинь. Харин Ритма буюу Кадеш байрны яг хэд удаа дурдгаж байна. Кадешаас хөдлөөд Кадеш ирсэн гэхээр 2 дурдгаж байгаа. Тэгэхээр Рамсесийг хасаад Кадешийг хасгаад 40 газрын нэрсийг Мосе онцгойлон бичсэн байна. Энэ юу гэвэл 40 жилийн турш миний энэ аялал бол ийм хүнд амар биш аялал байсан юм шүү. Энэ аяллаа турш миний амьдралд надад дургүй хүмүүс байсан юм аа. Нямка, сэргэн мандалчуудаа би евангелистээр гардаг том супер баатар шиг байгаагүй маа. Аарон бит хоёр тийм мундаг байгаагүй. Тэднэр шиг шууд бууж ирээд бүгдийн төс сохоод дайснаа ялаад агуу тийм супер баатар байгаагүй юм. Аарон бит хоёр, Мириам бит гурав яг л та нар шиг сул дорой хүмүүс байсан. Мириам атааргсан. Би хадыг цогсон. Биднэрт бас яг л та нар шиг дургүй хүмүүс байсан. Кохотын гарч ирсэн, газар залгсан, Израильчуудыг турхирсан, тэднийг Мосегийн эсрэг худал хуурмаг зүйл ярьж, харь үндсэнтэй суулаа барьлаа гэж бүксээ нухаж, араас нь нуруур нь хутгалж, Израильчууд бүр ир имгүй гэрийнхээ майхныхаа үүдэн гараад гэд өөлгөн гонгонж бослог гаргаж исэн түүхийг бид нар санаж байгаа. Мосе энэ бүхнийг бичгтээ миний аялал амар байгаагүй юм шүү гэдгийг бид нарт хэлж өгч. Би ч хүн надад дургүй хүмүүс байсан. Намайг муулдаг хүмүүс байсан. Миний аминд хүрэхийг хүс чулуу шүүрэн авдаг хүн байсан. Миний алдаандаа дөрөөлж намайг буруутгадаг хүмүүс байсан. Мөн би өөрөө алдаатай нэгэн байсан. Гэхдээ энэ бүх нэрсийг дуусгаад дахиад Кадеш өрт Мосе удирдсан цорын ганц шалтгаан бол би унлаагээ дээшээ хараад хэвтээгүй юм. Унах бүрдээ би босох аргыг олсон юм. Юу вэ гэвэл гимшиж, даруусж, эзнээс зурж. Дахиад унаж алдаа хийвэл гимшиж, даруусж, эзнээс зурж. Ганцхан чи алдаад, ганцхан чи буруу хийгээд, ганцхан чи бүдэрч унаад, ганцхан чи зовоод байгаа юм биш. Дэлхийд хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдөн агуу улс төрч, профессор, доктор, бурхны хүн Аарон, тэргүүн тахилч, мундаг эрдэмтэн Мосе, Мириам иш үзүүлэгч нар хүртэл чиний дотоод болж байгаа зүйл яг ижил туулсан. Хэрвээ чам шиг би гонгноод, гоншигноод нэг унангуудаа уйлаад тэндээ хөвтөөд байсан бол би эргээд Кадеш хүртэл энэ ард түмнийг 2 сая хүнийг дагуулж чадахгүй байсан. Би мундагтаа биш, би бууж өгөөгүй. Энэ бүх нэрсийг 40 нэрсийг чи унш. Тэр дунд болсон үйл явдал бүрийг чи дурсан сан. Тэр болгонд миний буруу, алдаа, гүжирдлэг, гүтгэлэг, буруу зүйл, унах, босох, уйлах, инэх өчнөө амьдрал маань 40 жил сүлдөрсөн ч би бууж өгөөгүй учраас эргээд Кадешта ирч чадсан. Тиймээс чи бууж өг. Алдна, бүдэрнэ, унана, уйлна. Гэхдээ над шиг байна. Өвдгөө гэж босоод гимш эзнээсээ зур. Өвдгөө босч босоод дахиад гимш эзнээсээ зур. Дахин эзнээсээ зур. Дахин бос. Ингүүл чи амьдралынхаа төгсгөл над шиг энэ олон нэрсийг дуржинд бичээд
би яг одоо хэдхэн хоногийн дараа хоор уулан дээр ам өргөдөх болно. Эзэн бурхан руугаа явах болно. Гэхдээ би өнгөрсөн амьдралаа эргээд харахад энд хүртэл би чадсан нь мундаг супер баатар шигтэй биш. Янка чамтай ялгаагүй сул дорой байсан ч чамаас ялгаатай би бууж өгөхгүй. Би бууж өгөхгүй. Би эзэн бурхан итгэл алдраг. Ийм учраас би нүүр бардам энэ газруудыг чам нэрлж өгч. Амьдрал хатуу. Амьдрал хүнд. Гэхдээ түүнийг дагах хүчийг бурхан биднэрт өгсөн байдаг. Тэр биднэрт өгдөг ба. 2 сая хүн хоол ундгүй, дэлгүүр хоршоогүй, хот балгасгүй, юу ч хүү хоосон, гол ус мөрөмч байхгүй, юу ч хүү хоосон цөлд 40 жил дагуулan удирдсан Мосе ямар агуу вэ гэж бодхосоо илүү Мосе ямар тууштай юм бэ гэж бодохыг Мосе хүсэж байгаа. Мосе ямар тууштай бөгөөд яасан хачих шиг бурхнаас салдаггүй даруй хүн юм бэ? Энийг Мосе тунгаан бодохыг бид нар зааж өгч. Энэ бол өвөрмөц бөгөөд нандин бүлэг, алгасч болохгүй бүлэг гэсэн. Бүх юм бид нэр орчин үеийн 21-р зууны хүмүүс шинжлэх ухаанаар тайлбарлаж иж итгэх гэдэг болсон. Тийм биз? Харин энэ 40 жилийн түүхийг шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй. Энэ дэлхий дээр ер нь бурхны талаар, юуны ч талаар шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй зүйл гэж байдаг. Боломжгүй зүйл. Тэр тусмаа хувийн харилцаа. Хувийн харилцаа. Та нар боддоо. Үнсэлцэх энэ хувийн харилцаа мөн үү? Яс арай олон нийтийн харилцаа гэж байгаа шүү дээ. Үнсэлцэх. Үгүй үнсэн штэ ханд. Хувийн харилцаа үстэй. Тэг яг гайхаад байна. Одоо тааш болгоно урал дээр нүнсэн явдггүй үстэй. Хувийн харилцаа үстэй хүний гэр бүлийн нандин үерхэл нөхөрлийн хувийн харилцаа штэ. Тэгвэл үнсэлцэх гэдэг энэ үгийг шинжлэх ухаанаар тайлбарлая. Хувийн харилцааг ийм нэг хувийн харилцааг 21-р дунд татаж аваад шинжлэх ухаанаар тайлбарлуул итгэе. Тэгээ тайлбарлахгүй л итгэхгүй гэж өнөөгийн хүмүүс их ярьдаг. Тийм биз? Шинжлэх ухаан. Мухар сүсэг гэдэг байгаа мөртлөөрөө өнгөрсөн 7 хэдхэн сарын өмнө, бараг сар гаруугийн өмнө Чингисийн хөшөөг бариад алтаар бүрэнгүүтээ өнгөрсөн 7 хоногт бүх бүдүүн дарга нар очиж бөөнөрөө 3-3-аараа мөргөж байгаа дүр төрхийг хараад таны инээд хүрхгүй байна. Тэр мэлхий шүтж байгаа Египчүүдээс 1446 манай эртний өмнөх 1446 онд мэлхий үхэр ус шүтжсэн тэр мухар сүсгтэй Египчүүдээс монголчууд юугаар ялгаатай вэ? Тэр дарга нар юу гэж залбирж байгаа вэ? Ард түмний мөнгийг холигдож, хуурж идэж, хүү амьтныг гүжилдэж хулгай луур хийсний минь уучлаарай. Амийн минь өршөөгөөрөө Чингис хаан минь гэж залбирж байгаа. Тэгвэл мухар сүсгч гисэндээ ядаж болж байна. Тийм биз? Өөрсдөө гараараа Чингисийн хөшөөг барьчаад, өөрсдөө алтаар бүрчээд, тэгээд тэр мөсөө дотор бүх дарга нар нь бүдүүн зангаатай хүмүүс очиж мөргөөд байгаа мухар сүсэг гэхгүй юу гэх юм? Тэд нар үнэндээ хинт мөргөх ёстой гэвэл ард түмэндээ мөргөх ёстой биш гэж юу? Ард түмэн энэ улсын хамгийн үнэт зүйл биш гэж юу? Ингээд эдгээр өөрсдөө аман дээр гоё ярихдаа шинжлэх ухаанчаар тайлбарлахыг ярь. За үнсэлцэх энийг шинжлэх ухаанаар тайлбарлаж болдго юм байна. Үнсэлцэх энэ хувийн харилцааг шинжлэх ухаанаар тайлбарлчвал итгэе гэдэг хүмүүс зориулаад би ярьж өгье. Энийг шинжлэх ухаанаар ингэж тайлбарладаг юм. За сонсоорой. Үнсэлцэх. Энэ нь хоёр хүн өөр хоорондоо уруулаа нийлүүлэн өөрсдийн микроб ба амтлах эргэтэнт нүүрс төрөгчийн давхар эслээ солилцохыг хэлнэ гэж шинжлэх ухаан тайлбарлаж байна. Ямар сонсогч байна? Үнсэлцэх шинжлэх ухааны тайлбар нь. Энэ нь хоёр хүн өөр хоорондоо уруулаа нийлүүлэн өөрсдийн микроб ба амтлах эргэтэнт нүүрс төрөгчийн давхар эслээ солилцохыг хэлнэ гэж шинжлэх ухаан тайлбарлаж байна. За тэгвэл энгийнээр тавь. Манай энэ өсвөрийнхэн оюутан залуучууд краштайгаа хамт хоолнд орж. Тэгвэл сайн таалагддаг залуутайгаа таалагддаг охинтойгоо хоолнд ороод кофе уугаа сууж байхдаа нөгөө охин руугаа хараад юм уу нөгөө залуу руугаа хараад ингээ хэлдэг. Хөөе хоёулаа өөр хоорондоо уруулаа нийлүүлээд өөрсдийн микроб ба амтлах эргэтэнт нүүрс төрөгчийн давхар эслээ солилцох уу гэд асуудаа. Караш чинь таалагдсан чи яах вэ? Айн ичтэй.
тэгнэ үстэй. Шинжлэх ухаанаар тайлагдаж болдоггүй, тайлбарлаж болдоггүй зүйл гэж байдаг бөгөөд тэр нэг нь Бурхан өөрөө юм. Одоо Бурхан хувийн харилцааг үүсгэх. Мөсетэй яг ийм хувийн харилцааг үүсгэсэн. Бурхан та бидэнтэй яг ийм хувийн харилцааг үүсгэх. Ланаатай би ингэж харьцдаг юм чинь Ямкатай би ингэж харьцсан гэж ярьдаггүй. Ланаажмын өнгөрсөн амьдралын алдаа оноо инээ нулимс гаслан харуусал бүрийг ойлгож ланаадтай ярьдаг Бурхан нямц үнэтэй яг надтай хувьчилж байна. Энэ хувийн харилцааг шинжлэх ухаанаар тайлбарлууд итгэнэ гэж байгаа тэр хүмүүс зам байхгүй. Итгэл, найдвар, хайр хамгийн агуу гэсэн шүү дээ. Хаана вэ? Надад харуулаад тач. Тэр итгэл, найдвар аль хармаач юм байна уу? Гаргаж ирнэ харуулаад тач. Бурхан бол omnipresence. Та бид нартай хувьчлж байна. Түүний хувийн харилцааг хүндэтгэж амьдралдаа орон зайлуулах. Даруус, дахин гимш, дахин даруус. Одоо бид нэр өмнө урд гарч навсгах цаг биш. Одоо бид нэр бүх юмны ард байж, үр хүүхдэд итгэлээ өвлүүлж, чимээгүйгээр эзнийг ирж хайх цаг. Чимээгүйгээр түүнийг хүлээх цаг. Бид нэр одоо Монголын гэрэлд ирээдүйг хүсэж байгаа хүн байна уу? Дуурахгүй хүмүүс нь хүсэхгүй юм. Тэгвэл тэр хинээс шалтгаалах уу гэвэл танаас. Гэхдээ та хүмүүсийн урд гарч мундаг Библи ярьж, мундаг онлайн номлол хийж, мундаг магтан дуу зохиож, гоё Библи тайлбарснаа биш. Та хүн болж байна. Одооны хүүхдүүдийг та хар. Чи Есүст итэг бүтэн санд сүмд явахгүй бол хогч шүү тэнүүнэ гэдэвэл тэнүүнэ сүмд улам дургу болно. Тийм биз? Чи яасан чи гэл үр хүүхдэд итгэлээ өвлүүл гэхлээр та азааг ламаа хоёрыг урдаа суулгаж жагаад над шиг нэг цаг номлоодох тоо. За Есүс бол гэд Библиэд болондгүй. Харин үр хүүхдэд бид нар итгэлээ яаж өвлүүлэх юм? Яаж ивэд ингэж уран цэцэн гоё Библи тайлбарж мундаг пастор нэр зүүхтэй болно биш. Бусдын өмнө номлол зогсож, дуу дуулж, алдаршиж, амбиц карьер хөөж, өөрийгөө өргөмжлөхтэй болно биш. Би гихтэй хэм бэ? Миний охтууд, миний хүү, миний эхнэр намайг харж байна. Би гихтэй хэм. Пастор байж түмэн үнтэй авчираад архитаад зодолдоод байна. Миний хүүхдүүдэд хүрэх сайн мэдээ тэр. Тэгвэл тэд нар миний хүндэлдэг гэж ярьдаг Есүсийг хүндлэх. Аав гэртээ аав шиг байна. Аав ийм муу юм дургуу дээ. Ээж ингэж хийхээр дургуу дээ. Магадгүй алдсан ч гэсэн алдчаад тэр алдаагаа бодохдоо яана ээж мэдвэл гомдох байх та. Аав мэдвэл алах байх та, мөчийн минь санжуулах байх та, арьс юм хуйлах байх та гэж болохгүй шүү дээ. Аав мэдвэл бас гомдох байх та. Яагаад гэвэл аав ээж хоёр маань ийм юмд үнэхээр дурггүй шүү дээ. Энэ сайн мэдээ. Энэ итгэлээ өвлүүлж байгаа. Энийг бид нар гэр дотроо үлдэх хэрэгтэй. Хамгийн үнэн зүйл бол гэр. Та өстө Нямка пастрын эхнэр өстө мундаг пастор өстө гоё мой манай эхнэр аягүй товчхон хариулт амьдраад үзсэн. Өмнө шүү дээ. Өмнө. Би хүүхдүүдтэй сайн мэдээг хэрхэн тарааж итгэлээ өвлүүлэх юм. Би өөрөө зөв байж, би хүүхдүүдээс ичих нүртэй байж, хүүхдүүдээс санаа зовдөг, зарим нэг болохгүй үйлдэлээс хүүхдүүдээс ичдэг байж. Бурхныг үйлсээрээ үйлдэлээрээ хүүхдүүдтэй өвлүүлж өгөх гэлээ. Миний номлодгоор бол би 17-8 наснаас одоо 24-5 жил юу л байна ярьлаа чалчлаа. Тэгээ сайжирдаг бол миний хүүхдүүд өдөрт толгон дээр нь шар тавг ургаа далавч ургаа тэнгэрлүү нисгээр диваажинд очихоор болчихлоо. Нохоог хашиг амьдрсан амьдрал маань би хүүхдүүд гэр бүлдээ Бурхныг буруу таниулсан олон жил өнгөрсөн. Хэдийн 8 наснаас итгэж байсан ч би ойлгохтой амтан байх. Харин одоо би үгээс энийг хэрэгжүүлж байгаа. Би хэм? Би хинтээ нөхөрлөх вэ? Хэрхэн харилцах вэ? Уцаа хүслээ миний охин маань нэг авгаа байхгүй гэж хэлчих гэж өгж байгаа тэр үйлдэлээс эхлээд худал хуурмгийг харж байгаа хүүхдэд итгэл өвлөгдөв. Бид нар бодох хэрэгтэй. Гэр бүлээс. Тэгэх юм бол тэр итгэлийг өвлж авсан энэ хүүхдүүд ирээдүйд тэр Чингисийн хөсөө ирж мөргөж байгаа бүдүүн хүмүүсээс арай өөр, арай зүрийг хайдаг, арай гэрэлтэй ирээдүй манай Монгол улсад бий болох.
Монгол улс маань Азийн цагаан дагин шиг Азийн сайн мэдээний төв болж тэр дэлхийг эзэлж исэн монголчууд өмнө нь зэр зэвсэг, аллах, таллах, цус нөжөөр эзэлж исэн бол одоо Бурхны хайраар, Бурхны уучлалаар, Бурхны өрөөлөөр, Бурхны нэгүслээр дэлхийг эзлэх тэр цагт та бид нар бэлдэх ёстой. Хаана гинөө? Олонний өмнө конференц зохиож, шоу удаж, олон улс даяар Солонгос, Америкаар явж, олон хүний өмнө гоё юм ярьж, мундаг худал үн мэддэхгүй гэрчлэл ярьж биш. Хаана гинөө? Гэртээ их нэртэйгээ, нөхөртөөгөө, үр хүүхдтэйгээ нүүр тулаад, толинд өөрийгөө хардаг шиг нүүр тулаад. Хэрвээ та толинд өөрийгөө харахад дүрсч үзэгдэхгүй бол та яатсан байна гэсэн үг л анаа басна. Үхсэн байна гэсэн үг. Байхгүй, оршин байхгүй байна гэсэн үг. Харин та толинд очиод харахад өөрийн чинь дүрс харагдчихвэл та байна гэсэн үг. Библийг уншаад өөрсдөө олж харахгүй бол би энүүгээр тэнд тэгж номлоно шүү. Би энэ сэдвээр тэр конференцэд тэгж заах юм байгаа юм шүү. Ингэж уншиж ихэлсэн цагаас олон пасторууд сохорч, мөхөж тэд нэр Бурханд алдрыг хумсалж, хулгайлж амьдарч байгаа. Тэд нэр удахгүй өөрсдөө харах болно. Харин Библи уншихад миний дүрс үзэгдэхгүй байгаа бол та сүнсээр үгсэн бөгөөд Библи уншихад яг толин байдаг шиг би өөрийнхөө арчаагүй, уваагүй, дорой, бардам, сайрхуу, хийхгүй байгаагаа олж харуул. Би одоо ч гэсэн ядаж жоохон амьд. Надад засах боломж. Энийг бид нар бодох хэрэгтэй. Тиймээс энэ гайхамшигтай эвэлийг авсан та бүхэн Кадиш Барнеягаас хөдлөөд, цөлийн замаа өндөрлөөд, дахин Кадиш Барнеяд шин итгэлээр ирээд өөрсдийн хүсэл мөрөөдөл, вижн алсын хараавал Канаана эзлэх болтугай гэж эзний нэрээр өрөөж байна. Хамтдаа залбирanгуйцгаая.